За өдрийн мэнд өдөрсөө өдөр болж байна. 3 цаг ажилдаа гарах чинь. За хагасаа өдөр хурж ирээд airbag-аас солилцсон. Шинэ airbag аваад ийцсэн. За ингээ ажилдаа гараа. Хүүтэн байна. Тэгээд subscribe хийгээрэй YouTube сувг юм аа. Баярлалаа. За өглөөний минь монголчуудаа очиох газар ирсэн байна. Ашигын тарах жоох ухраад өгчлээ. Энэ надаас төрүүлж ирсэн тарах гин. Гэхдээ нөгөө тарпа хураах гээд жоохон цаг орноо. Чи төрүүлээд орчгоо гэдэг чинь. Би болохоор ингэж явж байгаад тэнд нэг 2 гэдэг дугаартай хаалгаа гэсэн тэрлөө татаад ороорой гэсэн. Энэ хаалга юм байна л да. Ясэйгөө. Энэ хаалга юм байна л да. Энэ дотроо эргээд орчих гэсэн чи бүр багтахгүй юм байна. Тэгэхээр бүр энэ замаасаа эргэж орвол арай тэгшгэ орж ирэх юм байна. Бичгээр нинжэний муул зуртай юм байна. Ингэж орж ирэл гоё орж ирж байгаа. Гоё ч гэжтэй бас л онцгой л орж ич тэр дугуй дайлж харж байна. За энд бол гайгүй хурдан болгочих юм байна уу. Дараагийнх нь нөгөө Norfolk Nebraska-гаас төмөр аваад явдаг шүү дээ. Нөгөө Slinky coil буюу нөгөө эргүүлсэн төмөр биш. Миний ойлгосноор бол нөгөө урт төмөрийг авах юм шиг байгаа. Зүгээр стил гэвч төмөр гэвчсэн байлаа. Би тэр уртын л авахлаа гэж бодчихин. За тэгээд сүүлийн үед ер нь гэртээ хараад хагас бутансанд айгүй завгүй өнгөрөөд байна. Бүр үсээц сулгач завгүй байгаа тийм. Гэртээ хараад нэг бүтэн өдөр нэг хагас өдөртөө бол буцаад ажилдаа гарч байгаа шүү дээ. Тэрэндээ тэгээд өөр юм хийж яаралтай юмнууд хийж амжуулсаар байтал ерөнхийдөө ажил амжихгүй байгаад байна. Саяны өнгөрсөн хагасанд бол таракныхаа чиргүүлийнхаа хойдлын нөгөө airbag-ыг сольсон. Өчигдөр би нөгөө юун дээрээ сольсон гэд хэлсэн. Тэгээд оройн бодоод өөрөө сольсон юм шиг нэг сольсон байсан гэж яриад. Би өөрөө солиогүй. Манай компани одоо энэ явж байгаа MNG Transportation гэх компани одоо захирлан Мижээ гэж залууд тэр сольж гисэн. За тэгээд дараа нь тарака тэр өдөр асаасан чинь бензиний фильтрээс нь шүүтүүрээс нь дизель гожод болдгоо. Тэгээ яа чи ичгөөд яасан чинь нөгөө нэг дээдлийнхэн жирийг ирцээ нь бас хагарцсан урагдсан байсан байлээ. Тэрнийхээ завсаар нь гожод болдгоо. Тэгээд би юунд нь фильтрт нь явж ирээд тэгээд тэр бас манай компани тэр босс Мижээ бас сольж гисэн. Одоо би юу хийх ёстой байгаа гэхээр энийг ямар ч байсан амжилттай үрж ирээд өгчлөө. Одоо дахиад нэг ачаа аваад
маргааш өглөө Висконсинд буулгаад тэгээд уртлын 2 дугуйгаа Kingpin-тэй хамт солиулах хэрэгтэй байгаа. Natalie Kingpin. Энэ дугуй маань ингээ хөдөлгөөн орцсон байгаа байхгүй. Сайн хагас бүтэн сайн солиулж игээд тэгсэн чинь хагас санд мэдчихэд солиулъя гэсэн оройтцсан болж таарсан. Бүтэн санд юу ч ажиллахгүй болж таарад. Тэгээ заавал ажлын өдрөөр амжуулах хэрэгтэй болоо. Тэгээ дээрээс нь энэ ачаатай байсан. Тэр хаашаа хүрээд ирсэн. Одоо маргааш 2 дахь өдөр бол зайлшгүй нэг хэлэхгүй болохгүй байгаа. Тэгээ 2 дахьтаа амжуу дахиж нэг ачаа аваад амжихгүй болвол 3 дахь өглөө ахиж ачаа аваад би 1 сар 2 сарыг ер нь жоохон өнчгүйгээр ажиллаад давчмаар нь ягаад гэвэл он гараад эхний 3 сар бол айгүй ачаалттай байдаг. Амар их төлбөрүүд орж ирдэг байхгүй. Таракны төлбөрүүд те. Одоо өөр юу гэдэг даатгал хэмтчлэр айгүй их төлбөрүүд давхурдсан байдیں۔ Тэгэхээр оны эхний 3 сард бол маш сайн ажиллаж цалин орлогоор нь тогтмол болохгүй байгаа. Сайн халуун сууч да. Гадаас амар үтэн. Дотор ч ихсэн айгүй хүүтэн биш үү. Сая би өөр 11-р хаалганд ухарч энэ 3 бандлыг авчаад байгаа. Дахиад эндээс өөр бандлах юм байна. Эндээс ганцхныг авсан юм биш үү. Ганц бандлыг. Бандл гэж би одоо энийг багцыг яриад байгаа шүү дээ. Өмнөх газраас нь энэ 3-ыг авцсан. Энэ нь болохоор илүү уртл юм байна л да. Яа хараас амар хүнд харагдчих. Тэгээ ашгүй энэ хүнээс нь гуйж байгаад би энэ дотор очигаа бэхэлчээ төхөө гадаа амар хүүтэн байна гэж тэгтэг гэж юм шиг. Thank you. Машинаас гармааргүй л хүүтэн биш үү ер нь. Энэ л хэр цэвэрхэн байна. Рейт өгөөрэй гинэ. Ахад өгч байна. Машинаас гармааргүй л хүүтэн биш үү. Сая нэг 5 цаг орчим явлаа. Одоо 4 цаг болцсон байна. Кофе авах гээд халуун кофе авах гээд ороод ирлээ. Гадаа бүр амар хөтөн болохоор таракын дотор яг тэр доогоор хөл хаваар бас сайн дулаацч өгөхгүй л байна. Би чимт нөө кеттэй л яваад байгаа шүү дээ. Яг хөө зузаан хутлаа өмсч болно л доо. Залхуурал ахгүй да. Зайлэг ах энийг оноо. Тэгээ яг машин дотроо тийм зузаан хуталтай байхаар бүтэхгүй тий. За нэг 4 цаг явчихвал боллоо да.
өглөөний минь монголчуудаа. Ачаага өгөх газраа ирсэн байна. Тэнд харагдаж байгаа хоёр алганы наатал руу орох юм шиг байна. Миний өмнө хоёр трак байх шиг байна. Гэхдээ энэ байшингийн цаад талд нь бас нэг хэдэн трактыг төлөөж ийлээ. Ишиг орж яг алиун орохын асуугаатах юм. Энэ бол страп авцсан. Бэлдээ тавьсан л яг минийхтэй адилхан ачаа. Энд receiving door гэсэн байгааз ачаа хүлээж авах гэсэн байгаа байхгүй. Нөгөө талд нь shipping буюу одоо илгээх гэж бичсэн байсан. Тэгэхээр за энд өгөх тодорхой юм байна гэж. Юуг нь энэгээр ингээ орж ирээд тэнцээ очиж бүтэн эргээд наашаагаараа зогссон байсан чинь нөгөө shipping гэсэн доорлого нь хаалгаар нь явах юм байна. Тэгэхээр би одоо энэ уулзалтаа гараад зүүн эргээд буцаж хоошоо ухраад наашаагаа харж орж ирээд тэгээ тийшээгээ явна гинэ. Шал дэмий үлдэлсэн шүү дээ. Сага хөдөлгөөн багтаа зам байна шүү. Ингээд буцаад ишиг орно. Нэгдүгээр арандаа хийгээд хамаг юм асуудлаад бэлтчихлээ, ахуйд бэлтэн болгочлаа. Нөгөө хүмүүс маань өглөөнөөс хойш тосрогоо ажилласан. Гээс 0 орчоод ирэгээд явсан. Би ямар ч юм бэлтчихлээ. Энд ч сайхан халуун байна ч юм да. Тэгээ засварын газар ирсэн байна. Энэ доор харагдаж байгаа. Kingpin-ээс солиулаад энэ уртлын хоёр дугуйгаас солиулаад баланс хийлгүүлээд тэгээ уг нь alignment хийлгүүлэх хэрэгтэй. Тэгээд өнөөдөр амчихгүй гинэ. Авах гэж байгаа хоёр дугуй маань тэнд байна. Michelin брэнд одоо хамгийн сайн брэнд нь гэсэн. Ийм хоёр цаашин дугаа авч тавина. Арны 30 болж дуусаагүй л. Өнхлийн зааланд нь байж байгаа дараад офс руу н ороод ирлээ. За дууслаа. Чиргүүлэн дээр очиж байгаа доо. Шөнийн 1 цаг өнгөрч байна. Очиж унтаад тэгээд маргааш дахиад нэг ачаа аваад тэгээд шууд гараа да. За өглөөний минь босоод ирсэн чинь цас урсан байна. Авс болоод цав цагаан болчихсон. Сайхан өглөө байна. Өчигдөр уржигдрах шиг тийм амар хүүтэн биш байна. Өчигдөр уржигдэр чинь бүр гарахаар л хаг ташаад байсан. Амар хүүтэн байсан баг.
Тэгээ яг бүр high point одоо нэг хамгийн өндөр зэгтээ бол бүр хас 30 мууч гарч ирсэн байлаа Цельсиэр. Тэгэхээр ч аргагүй шүү дээ. Гутлын дугуйг солилцсон, 2 дугуйгаа солилцсон, цоошин дугуйтай авсан. Нэг шинэ гутал өмссөн юм шиг л гой мэдрэмж төрж шүү дээ. Жох хүнтэй болсон гэхдээ одоо яа их вэ? За эндээс одоо юу авна? Модоо авна. Энд чек ин гэдэг хаа тий. Хураагаад энийг янзлахгүй бол энэ бүр ингээд нуурчиж би хинжин сул өргөцсөн байсан. Битраагаас сураач. Тэгэхгүй бол гадаа дулаахан байна гэдэг чи бас гадаа зогсоод ажил хийхээр бол хөс хүтэн биш шүү, салхитай биш шүү. Яах чагаа ах билээ. Малгайгаар өргөч шүү дээ. Чагаа ачуудад эхэлчлээ. Бүгдэн дээр нь 2 старт авчлаа. Нийтдээ 8 старт. Тэгээд ам бэрсэн шүү дээ. Ярих гэсэн чинь зурлалтад. За одоо хаахгүйгээр онгохоо чигээрээ энд очиж бүтээ эргээд тэгээд буцаад тэр нөгөө чекин хийсэн газар дээр очино. Надад өгөнтэй чекин хийсэн эмхтэй энд бэхэлж болохгүй шүү, старт татчих болохгүй шүү. Тийшээ очиж зургийг авсны дараа бэхлээрээ гэдэг хичээсэн чинь энд ачаага атсан хүн нь чи энд бэхэлчээд явахгүй бол зандаа надад ачаачаа хөдөлчих юм бол чи тав хаач чадгаа болчлаа. Тэгэхээр тэрнийх нь ачигчийн үгэнд ороод бэхлээчлээ. Тэгээ одоо буцаад тэнцээ зураг авахулчаад зураг авалтантаа орчоод гэдэг хэрэг. Тэгэл явна да. За ачаага буулгахд бэлэн болсон байна. Энийг буулгачаад дараа нь цаг 40 минут яваад нөгөө би нөгөө баян авдаг шүү дээ. Нөгөө Slinky Coil гэдэг нөгөө хойсон төмрүүд байдаг шүү дээ. Тийм авах юм бэлээ. За гадаа хамгийн юмнуудаа суллаад тэгээ эргэж энийг хааж байгаа духахгүй бол нөгөө хаалгаараа орч чадахгүй. Тэгээ бэлэн болчихлоо. Одоо хүн нэрж байгаа. За энэ зогсчтой цонхоо асчихгүй болвол өөр давс болцсон нөгөө хаашаа ухарч мохоход юу ч харагдахгүй. Манай нуртлын жолооч яаж бэхэлдгээ мэдэхгүй. Заагаад өгч гинэ. Би одоо мэддэг болсон юм чи зааж өгье доо тий. За заагаад өгчлээ. Наттайгаа адилхан. Англиар муу ирдэг нөхрөө нөө. Би тэгээ зааж өгч нэг хажууд нь хуцаа гаргаад бичээд ихэр эвгүй санагтаад
бичлэг хийсэнгөө. За энэних болцсон юм чинь би тэр урд руу гараад зогсож тэр урд нь зай байлаа. Тарпан голчоор ухарч чадахгүй гэдэг ингэчдэг байхгүй. Тэгээ нөгөө нарийнхаа хаалга маалга руу чинь ухарч орч чаддаг байхгүй. Би энэ хойдлоос нь харж ширгүүлээ голлуулж тавихгүй болов. За ингээд нийтдээ 9 ширхэг авлаа. 47,000 паунд. Айхтар хүнд идэв да. За өглөөний минь монголчуудаа. Сүртэй монголчуудаа гэж орж ирээ. За одоо энэ чи Иллиной дуусах гээд Индиана орохгүй явж байна. Одоо нэг 2 цаг орчим үлдсэн байна. За тэгээ өчигдөр ачаагаа аваад гарахад би тасалтгүй явах юм бол өглөө 7 цагт ирэхээр байсан. Тэгээд би өчигдөр орой шөнө 2 цаг хүртэл яваад өглөө 7 гэж босоод явж байна. Одоо миний мапн дээр бол би 12 цаг 30 минутыг очихоор уг нь 11 цагаас цагтаа байсан юм байлээ. Гэхдээ жоохон хоцроод очих гайгүй болов гэж найдаж байна. Сая бензин авчлаа, төлшөө авчлаа. Тэгээ одоо нэг 0 орчод. Тэг өргөжлөлтөд явъя да. Чаа болох гээд ирсэн. Миний урталт нэг тараг буулгаж чинь тэгээд энийг урагшлангууд нь зогсох юм байна. За цаатлаасаа энэ страпээс судалсан. Тэгээ наатлаас нь ингээд энийг татаад суллах гэхээр ингээд явдггүй байхгүй. Хэдийгээр би X-лсэн ч гэсэн. Тэгээ ер нь бодвол яг хуу дээр нь ширгүүл дээр гарц зогсож байгаад ингээд одоо эндээс нь татчих юм бол ингээд суларч шүү дээ. Тэгж болно. Гэтэ би залхуурчтэй. Тэгээ яадаг харуулах вэ? Жохон бүдүүлгэлтэй гэхдээ байх. Заас болохгүй мэ чиргүүл дээр гарахаас. Страпаас судалчаад хүлээгээд байсан гарч ирдүү. Тэгэхээр ийшээ ороод нэг хүнд нь би бэлэн болцсон шүү гэж хэлчихлээ. Одоо гараад очиол гэж. Өнөөдөр ч аяа аягүй сайхан өдөр шүү дээ. Одоо эндээс нэг 100 майл явж 100 майл гэдэг чинь 160 км-тэй. Нэг цаг 30-40 минут яваад нөгөө нэг юу аав штэ. Гипс авто авдаг штэ нөгөө. Нэг том warehouse дотор орж зогсож байгаад. Тэрийг аваад гэрлүүгээ 6 цаг ч юм уу. Орой гэхэд ямарчсан гэртээ харчихна. Ингээд хүлээгээ зогсож байна доо. Миний хойно нэг цог хэдэн тарах. Миний урд за нэг 6-7 тарах байна. Ширгүүл дотроос
тэргүүл дотроос нөгөө мод төмөр хоёр байгаа ш тэрийг хураая. Энэ айгу гоё төгссөн биш үү? Хажуугаар нь явсан чинь өшгөлчмөр санагдаад. За ингээл очихыг хүлээж ий да. За страпач хамтлалт явъя да. За гэртээ ирлээ. Бичлэг үзсэн хүмүүстээ баярлалаа. Энэ 7 хоногийн бичлэг таалагдсан гэж найдаж байна. Одоо энэ ачаага бүтэн сая өдөр гараад South Dakota мужидаа очиж өгнө. Тэгээ дараа 7 хоногийн бичлэгээрээ эргээд уулзъя. Лайк дараарай, шеэр хийгээрэй, subscribe хийгээрэй. Түр бай.